дэлгүүр маань бараатай болсон төлбөрийн хэрэгслээ тохируулсан байгаа. Одоо манай дээр баннер тохируулах боломжтой, мэдээ бас оруулах боломжтой байна. За энэ тохиргоог дэлгүүрийн админ хуудас руу ороод тэсрүүгээ ороод баннер хэсгээс зүгтгэтэн. За файлын сангийн том дунд дэлгэцэн дээр файлын сангийн баннер хавцсан байрлуулна. Жижиг дэлгэцэнд баннер small хавцсан бас зураг оруулах боломжтой. Тусдаа оруулах боломжтой байна. За гар утсан дээр үзэж байгаа болохоор баннер small хэсэг рүүгээ очиод оруулж өгье. Файл оруулах. За энэ дээр коплог цагийн мен дээр оруулсан жижиг дэлгэцэн дээр үүсгэж өгсөн юм баннер зураг байгаа. Энийг ашиглаад явъя. За ингээд энэ хавцанд олон зураг байх юм бол нэг баннер зургууд маань солигдох байдлаар ингээд ажиллаад явахаар байгаа. Автоматар солигддог байдлаар олон зураг маань харагдана. За дараагийн хэсэг маань болохоор мэдээ оруулах. Мэдээ оруулахын тулд зэснийхээ мэдээн дээрээ дараад шинэ мэдээгээ дараад гарчиг дээр тестийн мэдээгээ энэ дээр болохоор тестийн мэдээний давж тайлбар байгаа. Энэ дээр зураг, бичлэг, линк зэрэг одоо энэ ойр зургийн текст эдиторуудыг бас энэ дээр оруулаад ирсэн байгаа. За хэдүүлээ ChatGPT-ээр оруулаад ChatGPT рүүгээ ороод Markdown гэдэг нь болохоор юм текстийг ингэж хэлбэржүүлэх, стайлжуулах боломжтой юм формат байгаа. Тэгээд коплог цагийн меню мэдээ нь болохоор Markdown-ыг дэмжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр за коплог цагийн меню нээлтийн талаар мэдээ оруулъя. За аль бие усны нээлт. За энэ өмнө гаргуулж байсан л энэ бол ингээд Markdown байдлаар үүсгэж өгсөн мэдээ байна. За энэ мэдээг хуулж агаад мэдэн дээрээ оруулж өглөө өрчлөн байдлаар харахаар за ингэж харагдах юм байна. За тэгээд мэдээж энэ дээр нь лист нэмээд тэ тэр ингээд листүүд ингээд ажиллах боломжтой. Энэ дээр бас мэдээний зургийг оруулж өгөх боломжтой байгаа. Нөгөө зураг ашиглаа явчих. За тэгээд энэ дээр төлөв нь болохоор нийтлэх төлөвтэй байвал яг мэдэн дээр харагдана. Тэгээд ашиглахгүй болох юм бол норог болох буцаага хаах боломжтой.
үсгэлээ. За дэлгүүр рүүгээ ороод за манай жижиг дэлгэцэн дээр баннер маань орж ирсэн байна. Мэдээ манаас орж ирсэн байна. Дэлгүүрийн мэдээ манаас орж ирсэн байна. За жишээ дэлгүүр рүүгээ ороод том дэлгэцэн дээр болоход манай баннер маань бол том дэлгэцэн дээр бол харагдахгүй, мэдээ маань харагдана. Үндсэн дэлгүүр рүүгээ орлоо. Лого оруулаагүй болохоор нэмний ихний үсгээр харагдчих байна. Тэгээд таны дэлгүүрийн мэдээ бол